Кагамура сүдрийн тосгон. Сүдэргүй хүн. Кагамура тосгоны шөнө ер бусын харанхуй. Энэ харанхуй бол зүгээр нэг гэрэлгүнх биш. Харин юугч залгихад бэлэн өтгөн хар манан юм. Хинч гэрээсэн гарахыг хүсэмгүй энэхүү жихүүдс хүрмүдэш тосгоны хүнсний дэлгүүрийн эзэн Эно өнөөдөр ердөнхөөсөн оройтож хааж байлаа. Тэрээр лангуун дээрх касе машиныг унтрааж дэлгүүрийнхээ хуучирсан модон хаалгыг нь дотроос нь түгжлээ. Дэлгүүрийн таазанд байх урт цагаан гэрэл зийз хэмээн дуугарч үе анивч. Эно ядарсан нүдэрэн тааз руу нэг хараад хүйтэн гараан хооронд нь үрэн дулаацхыг хичээлээ. Күтэр энэ мананго тэр аманда ийм буфтнов. Гэнэт дэлгүүрийн арын агуулгад ямар нэгэн зүйл зөөлөн унах чимээ гарлаа. Эно хөшөж орхив. Юу исэн бэ? Харах уу аль эсвэл өөр зүйл үү? Тэрээр аажмаар эргэж харанхуй агуулга руугаан харлаа. Дэлгүүрийн анивчих гэрэлд түүний сүдэр шалан дээр урт мөрий болон харагдана. Эно агуулах руу алхамаар ойртох тусам агаар улам хүйтэн бас зэврэн болж байлаа. Яг тэр мөчөд түүний сүдэр Эногийн өөрийнх нь бие хөдлөөгүй байхад шалан дээрх сүдэр нь үйлэлэг чичирхийлж толгоогоо хажуу тийш нь болгов. Эно нүдэндээ ч итгэсэнгүй. Тэр гараа өргөж үзлээ. Түүний гар өргөгдсөн ч сүдэр нь гараа доор нь хിവэр үлдээжээ. Тэрээр айсандаан амьсгал нь хүндэрч бачимдан арагшаа ухрах гэтэл түүний дагцны ард хэн нэгний мөсчиг хүйтэн амьсгал мэдрэгдэв. Эргэж харах гэсэн ч амжсангүй. Маш нарийн хэрнэн бараг үл үзэгдэх төмөр зүү түүний хүзүүний ард яг гавлын яс залгагдах хэсэгт маш зөөлөн зоогдлоо. Өвдөлт мэдрэгдсэнгүй. Зөвхөн түүний өмнөх ертөнц аажмаар харлаж чихэнд нь ус орж байгаа мэт дүлэрч эхлэв. Түүний сүдэр шалан дээрээс тасарч харанхуй манантай нэгдэн уусхыг тэрээр хамгийн сүүлд олж харжээ. Эногийн амьгүй бие шалан дээр унахтан ямар ч чимээ гаргасангүй. Би өөрийгөө Кайто Кагаяма гэдэгт итгэхийг хичээдэг. 38 жил энэ нэр минийх байсан. Гэхдээ Кагамурад эргэн ирснээс хойш энэ нэр минь яг л өөр хүний баг зүүсэн мэт тухгүй санагдах болсон. Кайто гэдэг нь далаа гэсэн утгатай. Гэвч би энд далаа биш сүудрийн ууланд живж байна. Би ахлах сургуулийн багшаар томилогдсон эрэхтэн үүнийг ердийн нэг томилолтол гэж бодсон. Миний төрсөн тосхон миний мартагдсан хүүхэд нас. 20 жилийн өмнө би яагаад эндээс явсан нь ёор сандаггүй. Ээж минь намайг шүндүнд аваад зугтсан гэдэг чи юунаас яагаад зугтсныг нь би хизээж асууж зүрхлээгүй. Өнөөдөр ажлын эхний өдөр. Тосхны гудамжаар алхахад манан яг л могоо мэт хөлийг минь зогсоо зайгүй сааралтан ороо. Надтай зүрх хүмүүс тэд намайг таниад байгаа мэт харц тулгарх боловч хэн ч үг дуурахгүй мэд мэдэхгүй. Тэдний царай яг л баг өмссөн мэт хувирлгүй хоосон. Миний нойргууд л энд ирснээс хойш уламд ордлоо. Энэ тосхонд шүн болохоор цаг хугацаа зогсчихдог юм шиг санагдана. Зочид буудлын өрөөндөө суугаад өөрийнхөө сүдрийг ширтэн. Лааны гэрэлд миний сүдэр ханан дээр бүжиглэх боловч заримдаа тэр миний хөдөлгөөнөөс арай эрт хөдлөөд байгаа юм шиг. Аль эсвэл арай хожуу зогсоод байгаа юм шиг эвгүй мэдрэмж төрүүлнэ. Би хий юм харж байна уу? Эсвэл энэ тосхны агаар намайг солиоруулж байна уу? Өглөөний 7 цаг. Кагамура тосгоны цагта Курасаки Эногийн дэлгүүрийн гадна зогсоно. Тэрээр 40 орчим насны хизээж инээмсэглдэггүй хүйтэн харцтай нэгэн. Тэр Эногийн цогцос руу доош харан зогсохдоо тамхиа гүн сорлоо. Бас нэг. Энэ тэрээр аяархан хэлв. Түүний туслах болох залуухан цагдаа чичирсэн хоолоогоор дарга. Энэ хүн сүдэргүй байна. Дэлгүүрийн гэрэл тод тусаж байсан ч Эногийн цогцны доор ямар ч сүдэр байсангүй.
Яг л түүний бие гэрлийг нэвтрүүлдэг шил болон хувирсан мэт. Курасаки цогцыг эргүүлж хараад чихнийх нь ард байх өчүүхэн жижиг нүхийг оллоо. Энэ бол аллага биш гэж Курасаки хэлээд тамхиан газар хаяж няцлаа. Энэ бол тосхны хар дарсан зүүд. Зүүдний дагуул сүүдэр нүхэл хүнч бас үгдэг. Яг тэр мөчөд Кайто дэлгүүрийн хажуугаар сургууль руугаа явхаар өнгөрч байлаа. Тэрээр хүмүүсийн бөөгнөрлийг хараад зог тусав. Курасаки түүн рүү харцаан шилжүүллээ. Түүний харц Кайтогийн цээж рүү мөсөн жад шиг нэвтрэх шиг болов. Яг л түүнийг өөрөөс нь илүү таних мэт. Сайн байна уу? Таныг өмнө нь харж байсан мэт санагдаж байна. Сайн байна уу? Тийм ээ. Би багада энд амьдардаг байсан юм. Өнөөдрөөс ахлах сургуулийн багшаар ажиллахаар Токиогоос томилогдсон. Энд юу болов вэ? Аллах. Хэмээгээд Курасаки цагдаа тамхиан соров. Та одоо явсан дээр хичээлээсээ хоцорлоо. Анхны өдрөөсөө хоцорч болохгүй үсттэй. Гэд яг л бүхнийг мэдэж буй мэт хүйтэн харцаараа дахин ширтэв. Ойлголоо. Та бүхний ажилд төвгүүдад явах. Гэд би холдох гэтэл ардаас багшаа гэж Курасаки дуудлаа. Таны сүдрийг би өмнө нь харж байсан юм шиг санагдах юм. Та 20 жилийн өмнөх тэр хүү мөн үү? Кайто энэ асуултанд хариулж чадсангүй. Түүний хоолон зангирч зөвхөн толгой дохив. Курасаки ойртож ирээд Кайтогийн чихэнд маш аяархнаар шивнэв. Өөрийнхөө сүдрийг сайн хянаарай та. Кагамурад сүдэр бол хүний нүгэл бас дурсамжинд байдаг юм. Хэрв сүдэр чинь чамаас төрүүлж алах бол чи хэдийнэ үгсэн гэсэн үг. Хэмээлээ. Хичээл тарсны дараа Кайто ангидаа ганцаараа суун сурагчдын дэвтэр засаж байлаа. Гэнэт ангийнх нь үүдэнд нэгэн охин зогсож байгааг анзаарав. Тэрээр 17 орчим насны туранхай маш цонхгор царайтай охин байлаа. Сайн байна уу багшаа? Түүний хоол яг л зүүч шиг алс холоос сонсогдов. Сайн байна уу? Чи аль ангийнх вэ? Хичээл хэдийнэ тарчихсан шүү дээ. Гэж Кайто хэлэхэд охин айжмаар анги руу орж ирэв. Намайг Юри гэдэг. Би хичээлд сурдаггүй. Би зүгээр л алсаас бүгдийг ажиглаж байдаг. Кайто охины ярьсныг ойлгосонгүй. Тэр охин Кайтогийн ширээний өмнө ирж зогсоод түүний сүдэр рүү ширтлээ. Түүний нүд нь ямар ч хүүхэн хараагүй мэт бүхэлдэн хар өнгөтэй байлаа. Таны сүдэр их сонин юм гэж Юри хэлв. Тэр танд дургүй байна. Тэр танаас зүхтахыг хүсэж байна. Таныг унтаж байхад тэр хаашаа явдгийг та мэдхүү. Охины энэхүү асуултанд Кайтогийн зүрх хүчтэй цохилж эхлэв. Чи юу яриад байгаа юм бэ? Хүний сүдэр хаашаа явахгүй шүү дээ. Юри үл ялэг инээмсэглэхэд түүний уруул нь цуурсан мэт харагдав. Кагамурад хүмүүс үхдэггүй. Тэд зөвхөн сүдрэн алддаг. Сүдэр нь алга болсон хүн дурсамжгүй болж хоосон хүүхэлдэй шиг тосгоноор тэндэг. Та энэ огойг харсан уу? Тэр одоо манан дотор өөрийнхөө сүдрийг хайж байгаа. Гэж хэлээд Юри охин эргэж харалгүй ангиас гарч явав. Кайто түүний араас гүйж гарсан боловч коридорт хэнч байсангүй. Зөвхөн шалан дээр Юригийн зогсож байсан газарт нэгэн нарийн урт төмөр зүүр хэвтэж байлаа. Тэр шөнө Кайто өрөөндөө лаасаагаад толны өмнө суулаа. Түүний толгойд Юригийн хэлсэн үг цагдаа Курасакигийн анхааруулга зогсоо зайгүй цурайтана. Тэрээр аажмаар цамцаан тайлж толинд өөрийнхөө биеийг харлаа. Гараа хөдөлгөв. Толгоогоо хажуу тал руу налуулав. Толин дох тусгал нь түүнийг яг таг дагаж байна. Шалан дээрх сүүдэрнч бас. Гэтэл Кайто гайхшран нүдэн томорлоо. Түүний ард хананд туссан сүүдэр нь ганц биш байв. Түүний өөрийнх нь сүүдрийн хажууд арай жижигхэн эмэгтэй хүнийг шиг хэлбэртэй өөр нэгэн сүүдэр хананд наалцсан харагдаж байлаа. Гэвч энэхүү өрөөнд түүнээс өөр хинч байхгүй. Тэрхүү танихгүй сүүдэр аажмаар хөдөлж
Кайтогийн сүүдэр рүү гараан сунгав. Тэр нь яг л Кайтогийн сүүдрийг боож эсвэл түүнээс ямар нэгэн зүйлийг тасдаж авах гэж байгаа мэт харагдана. Кайто айн сандран эргэж харсан боловч түүний ард хинч байсангүй. Зөвхөн хоосон. Өөрөөс нь өөр хинчгүй өөрөө. Тэрээр дахин толь руу харахад хананд тусах өөр нэгний сүүдэр Кайто руу хараад амаа маш томоор ангайлгаж орилж байгаа мэт дүр үзүүлв. Гэвч ямар ч чимээ гарсангүй. Өөрөө анир чимээгүй, зөвхөн Кайтогийн түгших амьсгалал сонсогдоно. Кайто айсандан хүзүүгэн бартал түүний хуруунд нэгэн хүйтэн хатуу зүйл мэдрэгдлээ. Тэрээр толинд ойртож хүзүүнийхэн ард талыг харав. Арьсан дор нь ямар нэгэн нарийн зүйл хөдөлж байгаа нь харагдав. Яг л судас шиг, гэхдээ илүү шулуун. Тэрээр хуруугараа тэр хэсгийг тэмтэрэхэд түүний арьсыг нь нэвтлэн нэгэн нарийн төмөр зүүнний үзүүр цухын гарч ирэв. Гэрэл анивчин Юри охины хоолой сонсогдов. Таны сүүдэр хэдийнэн биеэн дааж эхэлжээ, Кайто багшаа. Та маргааш өөрийгөө хэн гэдгийг санах болов уу? Манан дундах дуулал. Тосхны захын нэгэн жижиг байшинд хатагтай Сато унтаж байлаа. Тэр бол Кагамурад насаран амьдэрсэн мананд дассан нэгэн. Гэвч энэ шөнө манан өөр байв. Энэ нь зүгээр нэг уур биш, харин хаалганы завсар шалны завсраар тэмтчиж буй урт саарл хуруунууд шиг байшин руу шурглан орж ирнэ. Хатагтай Сато гүн нойрон дундаан ямар нэгэн зүйл цээж рүү дарж байгааг мэдрэв. Маш хүн дээр. Тэрээр нүдэ нэгийг хичээсэн ч зөвхөн наалтчихсан мэт хөдөлсөнгүй. Төвний унтлахын өрөөний буланд байх сүүдэр аажмаар ханнаас салж шалан дээгүүр мөлгсөөр түүний орны дэргэд иржээ. Гэнэт манан дундаас нэгэн намуухан дуу сонсогдож эхлэв. Энэ бол дуу биш, харин төмөр утсаар шил маажих мэт чихэнд чиртэ хэмнэлгүй аялгүй байв. Хатагтай Сатогийн бие нь таг хөшөж ам нь ангайсан ч дуу гарсангүй. Төвний чихний ард маш нарийн мөс шиг хүйтэн зүйл хүрлээ. Зүү арсыг нь нэвтлэн гавлын яс руу гулсан орох мөчөд Сатогийн нүд гинэт нээгдэв. Бие нь хөдөлгөөнгүй аваач амнаасаа гаргах боломж гарсангүй. Төвний нүдний хүүхэн хараа хэдийнэн алга болж зөвхөн цагаан цөцгийг үлджээ. Тэрээр орилсонгүй. Төвний сүнс биш харин түүний оршихуй тэрхүү зүгээр дамжин сорогдож байлаа. Манан Сатогийн биеийг бүрхэн авч хэдхэн секундын дараа тэрээр орон дээрээ амьгүй хүүхэлдэй шиг хоцорлоо. Төвний сүүдэр цонхоор дамжин гадагшаа гарч манан дунд уусан алга болоход нөгөөг аимшигт аялгүй улам чангарав. Кайто. Би үүнийг сугалж чадахгүй байна. Миний хүзүүнд зоогдсон тэр зүү. Би гараараа тэмтэрэхэд мэдрэгдэж байгаа мөртлөө толинд харахад юу ч алах. Зөвхөн жижигхэн хар цэг. Яг л миний бие рүү нэвтэрсэн харанхуйн үр шиг. Юу ч хийж чадахгүй нэ. Энэ хар дарсан зүүдөө. Өчигдөр шөнө би унтаагүй. Унтаж зүрхлээгүй. Намайг нүдэн анихад хананд байсан тэр хоёр дахь сүүдэр миний орны хажууд ирээд зогсчих шиг санагдсан. Намайг тасралтгүй ширтэн унтчихл юм бол бүр мөсөн надад үлдсэн бүх зүйлийг сороод явчих мэт. Тэр сүүдэр хэн байсан бэ? Яагаад тэр надаас ийм их өшөө хорсол мэдэрч байна вэ? Өглөө сургууль руу явхаар гарахад тосхон бүхэлдээ мананд чивсэн байлаа. Харагдах орчин ердөө 3 метр. Би замаа алдахгүй тулд байшингуудын хан түшиж алхсан. Хэрвээ төөрхөл юм бол яг л мананд залгиулах мэт дотрыг минь мушгируулсан мэдрэмж. Гэтэл тэрхүү манан дундаас хэн нэгэн дуулахыг би сонссон. Энэ бол би хүүхэд байхдаа сонсож байсан бүүвэн дуу шиг мөртлөн утга нь шал өөр байсан. Сүүдрийн гээсэн хүн сүнсгүй тэнэн. Шороонд булуулсан дурсамж нь эргэн ирнэ. Энэ дуу миний дархин доторх дурсамжийн хаалгыг тогшиж байна. Би 20 жилийн өмнө эндээс яагаад явснаа гинэд санах шиг болов. Энэ бол зүхталт байгаагүй. Энэ бол хөөгдөлт байсан юм. Биднийг намайг тосгоныхон золиосдох гэж байсан уу? Тэд нар юу болсон мэднэ гэж юу? Кайто сургууль орох замдаа Сатогийн байшингийн гадна Курасаки болон бусад тосгоны иргэд цугдарсан байхыг харав.
Хүмүүс хоорондоо ярилцахгүй зөвхөн нэг рүүгэн сэжигтэй харцаар ширтэн. Цагдаа Курасаки Кайтог харж тамхиныхаа утааг манан руу үлээв. Дахиад л тантай ийм нөхцөлд таарлаа шүү багшаа. Гэж тэр өнөөхөл хүйтэн харцаараа Кайто руу ширтэв. Кайто сандрав. Тэр яагаад сандарч байгаагаа ойлгосонгүй. Манангаас болж гэдс нь мушгиралдаж байсан ч Курасаки мөрдөгчийн харцаа илүү мушгин шавхаж байгаа мэт болов. Би сургууль руу явж байна. Хэмээн хариулав. Багшаа, та өчигдөр шөнө юу сонсов? Гэж тэрээр хүйтнээр асуув. Юу сонссныг нь асуусанд айдас гайхшрал хоёр нь зэрэгцсэн Кайто. Нэг сонин дуу сонссон. Хэн нэгэн залуу охин тэр дууг дуулж байсан. Гэж Кайтог хариулахад цугдарсан хүмүүс гинэд бүгд түн рүү зэрэг эргэж харав. Тэдний харцанд айдас биш, харин яагаад чи амьд байна вэ гэсэн асуулт байх шиг. Курасаки Кайтогийн мөрөн дээр гараа тавив. Түүний гар яг л төмөр шиг хатуу байлаа. Тэр дууг сонссон хүн бүрийн сүүдэр тэр шөндөөн алга болдог юм. Хадагтай Сатогийн сүүдэр алга болчихсон. Тэр одоо амьд. Гэхдээ түүний дотор юу ч алга. Тэр яг л хоосон сав шиг болсон. Тэгвэл би яагаад? Кайто инхүү гайхан асуув. Магадгүй Курасаки түүний хүзүү рүү харав. Магадгүй чиний сүүдэр аль хэдийнэ алга болчихсон учраас тэр дуу чамд нөлөөлөөгүй байх. Багшаа, та өөрийгөө сүүдэртэй гэж итгэж байна уу? Таны хананд тусч байгаа тэр хар дүрс үнэхээр таных мөн үү? Энэхүү асуултанд Кайто зочиж доош харахад түүний сүүдэр газарт байлаа. Гэвч тэр сүүдэр яг л зураг шиг ямар ч гүн байхгүй, хитрхи хавтгай харагдана. Курасакигийн сүүдэр харин яг л амьд мэт манан дунд үйл ялэг хөдөлж байлаа. Кайто сургууль дээр ирсэн чи ангид нь ердөө 5 сурагч сууж байлаа. Бусд нь магадгүй хатагтай Сато шиг болсон байх. Сурагч бүгд чимээгүй. Дотроо хоосон мэт боловч Кайтогоос дүүрэн. Тэрээр хичээл заах гэж хичээсэн чи түүний хоолой гархан болов. Самбар дээр шохоогоор сүүдэр гэж бичих гэтэл шохоо нь хугарч гараас нь цус гарч эхлэв. Гэтэл цонхны цаадах манан анги руу нэвчиж эхлэв. Хаалга цонх нь хаалттай байсан ч манан яг л ус шиг нэвчиж шалыг нь бүрхэв. Харин сурагчид юу ч болоогүй мэт суусаар Кайто айцсан барьж ядан ангиас гүйн гарлаа. Коридор урд харанхуй бас төгсгөлгүй мэт санагдана. Гэнэт коридорын цаад үзүүрт Юри зогсож байхыг тэр харлаа. Багшаа, та сонсож байна уу? Хэмээн Юри асуув. Тэр дууг би сонссон. Чи яг хэн юм бэ? Миний сүүдэр нэг л биш байна. Юу болоод байна? Юри түн рүү ойртоход түүний хөлийн чимээ гарсангүй. Тэр Кайто руу алхсангүй. Зүгээр л урсан ирж нэг мэтгэд Кайтогийн урд зогсов. Тэр дуу бол тосхны зүрхний цохилт. Кагамура таныг эргүүлэн дуудаж байна. Таны хүзүүнд байгаа зүв. Тэр бол холбоос. Та хэдий чинээ их санахыг хичээнэ. Тэр зүв төдий чинээ гүн орох болно. Юри гинэт Кайтогийн хүзүү рүү гараа сунгав. Түүний хуруунууд мөс шиг хүйтэн байлаа. Зүдэр, тэр таныг биш. Таны дотор байгаа тэр харанхуйг идэх гэж ирсэн юм. Яаж сургуулиасаа гарснаа санахгүй байна. Хэрхэн энэ өтгөн манан дунд төөрөлгүй гэртэн ирж чадсанаа ч ойлгосонгүй. Хамаг байдгаараа зүхтан ирээд Кайто хаалга бүх түгжээгээр нь түгжив. Тэрээр орон дээр нь суугаад чичрэн хүйтэн хөлсөн цовж байлаа. Гэнэт цонхны шилийг нь хэн нэгэн зөөлөн тогших мэт чимээ гарав. Кайто хажмаар цонх руу дөхөж хөшгөр шагаад. Цонхны цаана өтгөн манан дунд нэгэн дүрс зогсож байлаа. Тэр бол Ино байв. Дэлгүүрийн эзэн Ино. Тэр үгсэн байх ёстой. Кайто түүний цогцыг цагдаа нар бүтээсэн байсныг харсан шүү дээ. Яалтчгүй Ино байсан.
Эногийн царай ямар ч цусгүй цагаан байх бөгөөд түүний нүд нь Юригийн шиг тасхар болжээ. Тэрээр Кайто руу хараад аман ангайлгав. Түүний амнаас нөгөөх аимшигт аялгав. Манан дундах дуу маш чангаар цуурайтж эхлэв. Кайто чангаар чихээ дарсан ч өнөөх аимшигт дуу ер суларсангүй. Чихнээс түүний тарих руу мах цус руу шингэн орж буй мэт байв. Гэвч хамгийн аимшигтай нь Эно ганцаараа биш байлаа. Түүний араас манан дундаас хатагтай Сато бас бусад тосхны иргэд гарч ирэн бүгд Кайтогийн цонхны дор цугларчээ. Тэд бүгд нэгэн зэрэг Кайто руу гараан сунгаж үзүүрүүгээ зааж байв. Кайто эргэж харахад түүний өрөөний хананд байсан 2 дахь сүүдэр одоо ханнаас салж шалан дээр босоод зогсчихсон байлаа. Тэр сүүдэр Кайтогийн биетэй яг адилхан хэмжээтэй болсон бөгөөд гартаа нэгэн урт нарийн зүү барьсан байхыг Кайто олж харлаа. Энэ үед цонх хаграв. Тосхны иргэд үхэгсдийн цогцснууд бүгд дуулан аимшигт аялгуу улам чангарсаар. Кайто арьсаа хуулан чихээ тастан мах цусаан тастаж хаймаар тийм их аимшигт мэдрэмж аван чангаар орилов. Түүний орилон манан дунд замхрав. Харагдсан анги. Сургуулийн коридор яг л хизээч дуусахгүй үргэлжлэх харанхуй хонгол шиг санагдана. Өглөөний манан ангиудын хаалганы завсраар могоо мэт шургалан орж шалны модыг чигтүүлжээ. Ахлах ангийн багш Ямада ангидан ганцаараа үлджээ. Тэрээр хичээлийн дараа сурагчдын эрс бүртгэж байсан ч журналын хуудас бүр дээрх нэрс аажмаар бүдгэрч оронд нь хар бэхэр биш харин арьсан доорох хөх судас шиг зүйлс тодорч эхлэв. Ямада багш самбар руу харав. Тэрээр саяхан математикийн томьёо бичсэн байсан ч одоо самбар дээр ердөө ганцхан ханз маш томор зурагджээ. Сүүдэр. Тэрээр өмхийрэн чигэнд идэгдсэн самбарын альчуураар арчих гэж оролцсон ч ханз арилахгүй. Харин ч самбарын гүнээс тодорч хар цусаар уйлж байгаа мэт доош урсаж эхлэв. Ямада айсандан хоошоо ухарч ширээгээ наалав. Гэтэл түүний араас нэгэн хүйтэн гар мөрөн дээр нь тавигдахыг мэдэрлээ. Тэр эргэж харав. Хинчаалах. Гэвч түүний сүүдэр самбар дээрх сүүдэргийнх ханцтай нэгдэж ханнаас салж эхлэв. Ямада багшийн амнаас дуу гарсангүй. Тэрээр хүзүүндэн маш нарийн халуун зүйл нэвтэрхийг мэдэрлээ. Энэ удаад зүү чихнийх нь ард биш, харин яг төвхөн дээр нь зоогджээ. Тэрээр амьсгалах гэж оролдох бүрт уушгинд нь хагаар биш, харин хүйтэн манан дүүрч байлаа. Түүний сүүдэр самбараас салж ангийн хаалгаар гараад явхад Ямада багш самбар дээрх ханзны нэг хэсэг болон хөшөж хоцров. Кайто. Би өнөөдөр хичээлдэн явсангүй. Үгүй би явсан байж магадгүй. Миний дурсамжууд яг л тасарсан хальс шиг болчихч. Нэг мэтгэд би орон дээрийн хүзүүгээ барин сууж байна. Нөгөө мэтгэд би сургуулийн хоосон коридор зогсож байна. Дахин нэг мэтгэд сүнсгүй мэт хоосон сурагчдад хичээл орж байна. Дахиад нэг мэтгэд манан дунд төөрч байна. Өдрийн төгсгөлд үргэлж ганцаараа суун сүүдрийн ажиглана. Миний хүзүүнд байгаа тэр зүв, тэр одоо миний нэг хэсэг болж. Би түүнийг хуруугараа дарах бүрт толгой дотор минь минийх биш дурсамжууд орж ирж байна. Улаан дайшинцтай жаахан охин гүүрэн дээрээс унаж байгаа зураглал. Хүмүүс баг өмсөд галын эргэн тойронд бүжиглэж байгаа дүрс. Тэгээд миний өөрийн хоолой. Гэхдээ хүүхэд насны минь хоолой. Би явахгүй. Би сүүдрэн үлдээмээргүй байна гэж хашгирахыг би сонсож байна. Би өнөөдөр сургуулийн 1-р давхрын толийг нь хагалчихсан. Яагаад гэвэл миний тусгал надаас өөр зүйл хийгээд байсан юм. Би уйлж байхад толиндох Кайто инээмсэглэж байсан. Тэр инээмсэглэл энэ дэлхий дээрх ямар ч амьд хүнээс гарамгүй тийм зөвүүн чихүүцэн инээмсэглэл байсан. Тосхон одоо бүхэлдээ чимээгүй болжээ. Манан дунд хүмүүс биш, харин тэдний эзнэн оргисон сүүдрүүд нь тэнэж байна. Тэд юу хайж байгааг би мэднэ. Тэд эргэж орох би хайж байгаа. Тэгээд тэдний хамгийн анхны байн би байх шиг байна. Кайто өөрийгөө нэг мэтгэд 3-р давхрын 4-р ангийн үүдэнд зогсож байхыг анзаарав. Энэ анги бол 20 жилийн өмнө сурч байсан анги. Хаалга нь хагас онгорхой,
Дотроос нь хуучирсан цаасны эхэн үнэр үнэртэй. Тэрээр дотгошоо ороход анги дүүрэн сурагчид сууж байв. Гэвч тэд бүгд хөдөлгөөнгүй. Тэдний нүүр царай нь мананд идэгдэж нүд амныхын оронд ердөө хар нүхнүүд л үлджээ. Тэдний дунд Юри хамгийн урд талын ширээнд сун Кайто руу харан инээмсэглэв. "Багшаа, та хоцорчихлоо" гэж Юри хэлв. Төвний дуу хоолой одоо ангиар нэг цурайтаж ханан дойхтон олон хүний хоолой болон хувирна. "Энэ юу болоод байна вэ? Эдгээр хүүхдүүд." Кайтогийн хоолой инхүү чичрэнэ. Хамгийн урд игнэнд сууж байсан сурагчийг сэгсэрлээ. Ямар ч хариу үгүй би энэ сэгсрэгдэн. "Эдгээр хүүхдүүд бол таны дурсамжууд Кайто. Таныг тосгоноос явхад тосгоныхон таны сүүдрийг авч үлдсэн юм. Та 20 жил сүүдэргүй амьдэрсэн гэдгийг мэдээгүй гэж юу? Таны одоо өөрийнхөө гэж бодож байгаа тэр сүүдэр, тэр бол өөр хүнийх. Тэр бол таны алсан хүний сүүдэр." Кайто толгоогоо барин доош суув. "Үгүй. Би хэнэгч алаагүй. Би ердөөл багш. Би зүгээр л томдолтоор энэ хараал идсэн тосгонд иргэн ирсэн энгийн нэгэн багш. Та нар бол зүйт. Зүгээр л хий хоосон хар дарсан зүйт." Гэтэл бүх сурагчид нэгэн зэрэг босч Кайто руу аажмаар алхаж эхлэв. Тэдний хөлийн чимээ гарсангүй. Харин шалан дээр сүүдрүүд нь яг л хар бих асгасан мэт Кайтогийн хөлийг ороож багбагаар дээшлэн эзэрхийлж эхэллээ. Кайто ангиас сухтан гарах гэж оролдсон ч түүний бие нь хүндэрч хөдөлж чадхан болов. Тэрээр доош гарахад түүний сүүдэр шалан дээрх сурагчдын сүүдэртэй барьцалдаж түүнийг доош татаж байлаа. "Сайн хараач" гэж Юри түүний чихэнд нь шивнэв. Кайто коридорын толинд өөрийгөө харав. Тэрээр гүйж байгаа мэт хөдөлж байсан ч толиндох түүний бие хэдийнэн ангийн буланд очиод зогсчихсон өөрийнхөө хүзүү рүү зүү зоож байгааг харлаа. Хамгийн аимшигтай шинж байж боломгүй юм. Сүүдэр нь биеэсээ төрүүлж хөдлөж, бие нь сүүдэрнээсээ хоцрох. Кайто өөрийнхөө гарыг харахад түүний гар аажмаар саарл өнгөтэй болж манан болон хувирч эхлэв. Тэрээр одоо амьд хүн биш, харин хэн нэгний мартагдсан сүүдэр болон хувирч байлаа. Кайто сургуулийн коридорын үзүүрт Курасаки мөрдөгч зогсож байхыг харлаа. Курасаки гартаа нэгэн хуучин зураг барьжээ. "Багшаа, би таныг хэн гэдгийг санджглаа" гэж Курасаки хэлв. "Та бол 20 жилийн өмнө нас барсан Кайтогийн сүүдэр байна. Жинхэнэ Кайто тэр гүүрэн дээрээс унаад үгчихсэн. Харин түүний сүүдэр тосгоноос цухтаж хүн болон жүжиглэж амьдэрсэн юм. Тэр бол одоогийн та" гэсэн үгэнд Кайто цочордлоо. "Йоо, тэгвэл миний хүзүүнд байгаа энэ зүү." "Энэ зүү бол чамайг бидэнд тогтоож байсан зүйл. Одоо тосхон өөрийнхөө өмчийг эргүүлэн авч байна. Чиний сүүдэр чинь эргээд 20 жилийн өмнө үгсэн хүүгийн сүүдэр болох цаг болж." Яг тэр мөчөд коридорын бүх гэрэл унтарлаа. Харанхуй дунд Кайтогийн бие аажмаар шалан дээр наалдан хавтгаарч Юригийн хөлийн доорох хар дүрс болон хувирч эхлэв. Тэрээр сүүлчийн удаа амьсгаа авахтаа өөрийнх нь бие байсан зүйл манан болон замхарч харин өөрөө шалан дээр хүйтэн хар толб болон үлдэж байгаагаа мэдэрлээ. Юри Кайтогийн сүүдэр болон хувирсан толб дээгүүр гიშгэн өнгөрлөө. Сургуулийн хүүхдүүдийн инээд хоосон хонглоор цуурайтан сонсогдоно. 20 жилийн өмнө Кайтогийн бага насны дурсамжууд сүүдэр болон хувирсан Кайтогийн дурсамжид жирэлцэн орж ирэнэ. Бага нас. Кагамура тосгоны захад шаналлт хавцал хэмээн нэрлэгддэг доогуур нь хар өнгийн хүйтэн гол урсдаг эртний модон гүүр бий. 20 жилийн өмнөх тэр нэгэн манантай шөнө. Жаахан охин гүүрний гол зогсож байлаа. Түүний нэрийг Нами гэдэг байв. Тэр Кайтогийн бага насны цорын ганц найз нь байсан юм. Гэвч тэр шөнө тосгоны ахлагч нар болон баг өмссөн хүмүүс түүнийг тойрон зогсжээ. Тэдний гарт урт нарийн төмөр зүг ялалзана. "Сүүдэр бол нүглийг усан дурсгах хэрэгтэй" гэж ахлагч хэлв. Намыг орилох гэхэд тэд түүний чихнийхэн нард зүг зоож орхив. Охин гэнэт чимээгүй болж бие нь сулран унав.
Хамгийн аимшигтай нь түүнийг усан дуунахаас өмнө түүний сүүдэр гүрний банзнаас тасарч Кайтогийн хөл рүү мөлхөн ирсэн юм. Намигийн бие хар ус руу цүлхийн унахад түүний сүүдэр Кайтогийн өөрийнх нь сүүдэртэй нэгдэн ууссан юм. Тэр шөнө Нами үгсэн ч түүний сүүдэр Кайтогийн биед нуугдан үлджээ. Би санаж байна. Би бүгдийг санаж байна. Би яагаад 20 жилийн өмнө энэ тосгоноос зүхтааснаа? Яагаад хизээч эргэж хараагүйгэн би зүхтаагүй юм байна. Би Намигийн сүүдрийг хулгайлаад явчихсан байж. Миний дотор нэг биш, хоёр оршихуй байна. Хүзүүнд минь байгаа энэ зүү. Энэ бол зүгээр нэг зэвсэг биш. Энэ бол сүүдрийн ойдол юм байна. Тосгон намайг эргүүлж авчрахын тулд миний доторх Намигийн сүүдрийг дуудаж байна. Би одоо гүүрэн дээр зогсож байна. Хизээ яаж ирснээ мэдэхгүй юм. Доор минь урсах гол яг л хар бэг шиг харагдана. Гэвч хачирхалтай нь усны мандал дээр миний тусгал алах. Би гүүрэн дээр зогсож байгаа ч усны толинд би харагдахгүй байна. Би үнэхээр аль хэдийнэ өвчгсөн юм уу? Эсвэл би хизээч амьд байгаагүй юм уу? Кайто гүүрний хашлах түшин доош харав. Урсгал усны мандал дээр сарны гэрэл тусаж байгаа ч гүүрэн дээр зогсож би түүний бие ямар ч сүүдэр тусгахгүй байлаа. Гэнэт усны гүнээс нэгэн цагаан царай зүхэв. Энэ бол Юри байлаа. Гэхдээ тэр усан дотор байсан ч хувцсан нороогүй. Нүд нь Кайто руу яг л ангууч шиг ширтэн. Багшаа, таны сүүдэр усанд орохыг хүсэж байна? Гэж Юри усан дотроос ярив. Түүний хоолой усны бөмбөлөг шиг л лүб-лүбхийн сонсогдоно. Кайто айсандаа ухрах гэтэл түүний хөл хөдөлсөнгүй. Тэрээр доош харахад түүний сүүдэр, Намигийн сүүдэр түүний хөлийг гүүрний төмөртэй хэдийнэн ойчихсан байлаа. Нарийн төмөр зүү бүхий сүүдрэн утаснууд түүний гутлыг нэвтлэн мах яс руу шурглан оржээ. Чи хэмбэ гэж Кайто хашгирав. Чи яагаад намайг зовоогоод байгаа юм бэ? Юри усан дээр аажмаар хөвөн гарч ирэв. Тэрээр гүүрэн дээр Кайтогийн өмнө зогсоход түүний царай хувирч эхлэв. Тэр охин Юри биш, харин 20 жилийн өмнөх Нами болон хувирлаа. Түүний чихний ард томоос том нүх байх бөгөөд тэндээс хар манан савсан. Би бол чиний орхиод явсан хэсэг гэж Нами хэлв. Чи намайг үхэж байхад миний сүүдрийг аваад явсан. Чи тэр сүүдрээр өөртөө амьдрал гэдэг баг хийж өмссөн. Чиний багш болох хүсэл, чиний дурсамжууд, чиний хүн чанар бүгд миний сүүдэр байсан юм. Кайтогийн нүднээс цус гоожж эхлэв. Тэрээр өөрийнхөө гараан харахад гар нь аажмаар тунгалаг болж дотор нь яс биш харин хар утаснууд орооцолдсон байхыг харлаа. Чи бол хүн биш Кайто. Чи бол Намигийн сүүдэр дээр тогтсон хий үзэгдэл. Жинхэнэ Кайто тэр шөнө Намиг гүүрнээс түлхэж унгаад өөрөө ч бас айсандаа араас нь үсрээд үхчихсэн. Харин тосгоны манан та хоёрын сүүдрийг нийлүүлээд чамайг бүтээсэн юм. Нами Кайто руу дөхөж ирээд гартаа байгаа хамгийн урт хамгийн нарийн зүгэн гаргаж ирэв. Одоо чамайг тогтоож байгаа ойдол тасрах цаг болсон. Тэрээр зүг Кайтогийн цээжний голд яг зүрх байх ёстой газарт нь маш хүчтэй зов. Кайто ямар ч өвдөлт мэдэрсэнгүй. Харин ч асар их хөнгөрөхийг мэдэрлээ. Түүний бие аажмаар задарч сая хар ирвэхэ болон хувирч манан дунд сарнин алга болов. Гүүрэн дээр ердөө ганцхан Нами зогсон үлдлээ. Тэрээр доош харахад түүний сүүдэр эргэн ирж шалан дээр байх ёстой газар ам байв. Гэвч тэр сүүдэр нь хоёр толгойтой дөрвөн гартай аимшигт мангас шиг харагдана. Голын усны чимээ улам чангарч манан дунд Кайтогийн хоолой би хэн юм бэ гэж аяархан шивэнсээр замхрана. Усанд ямар нэгэн хүнд зүйл унах цүлхийг чимээ гарч бүх зүйл намгүн болов. Үгсэн эсвэл эс үгсэн. Дэлгүүрийн хуучин гэрэл тасны схийн анивчиж цахилгааны хүчтэл хэлбэлзэх чимээ сонсогдоно. Тавир дээрх шилэн лонхнууд үл ялэг чичирж бие биенээ мөргөн жингэнэ. Хүн биш харин нүхнээс гарч буй мэт хөндөй цуурайдсан хоолой ярина. Эногийн хүнсний дэлгүүр одоо тосхны хамгийн харанхуй цэг болжээ. Эно үхээгүй байв. Гэхдээ тэр амьд биш байлаа. Тэрээр дэлгүүрийнхэн лангууны ард хөдөлгөөнгүй зогсоно.
Түүний нүрний арьс яг л хуурай цаас шиг болж ямар ч цусгүй цонхижээ. Түүний хамгийн аимшигтай хэсэг нь нүдэн байв. Хүүхэн хараа нь бүр мөсөн арилж зөвхөн сүүн цагаан өнгөөр гялалзана. Дэлгүүрийн гэрэл зийзхийн анивчих бүртээ Еногийн зогсож буй байрлал өөрчлөгдөн. Нэг удаа анивчхад тэр лангууны ард, дараагийн удаа анивчхад тэр хэдийнэн үүдний хаалганы дэргэд, дараа нь таац руу харчихсан зогсож байлаа. Түүний бие физик хуйлд захирахтаан болж яг л хэн нэгэн хальсыг нь тастаж эвлүүлсэн мэт эв хавгүй хөдлөн. Түүний чихний ард байх өчүүхэн нүхнээс одоо хар шингэн биш, харин өтгөн саарл манан тасралтгүй савсаж дэлгүүрийн тавируудыг дүүргэж байв. Кайтогийн хоолой сулхнаараа би дэлгүүрийн гадна зогсож байна. Энд яагаад ирснээ мэдэхгүй байна. Магадгүй миний биеийн үлдэгдэл өлсөж байгаа бах. Эсвэл миний доторх наамигийн сүнс ямар нэгэн зүйл нэхэж байгаа байх. Би дотгошоо харлаа. Дэлгүүрийн гэрэл анивчхад нэгэн аимшигтай зүйлийг анзаарав. Энэ ганцаараа биш байна. Түүний хөлийн доорх сүүдэр тэр ганц биш байна. Түүний биеэс салбарлсан 5 өөр сүүдэр дэлгүүрийн шалан дээгүүр 5 өөр зүгт мөлхөж байлаа. Нэг сүүдэр нь тавир руу авирч, нөгөөх нь хаалга руу, гурав дахь нь таац руу. Тэд бүгд Еногийн биетэй холбоотой мөртлөн бүгд өөрийн гисэн ухаантай мэт авирлана. Тэр сүүдрүүд яг л өлсгөлэн аалзнууд шиг харагдана. Тэгээд тэдний нэг нь миний зүг рүү харав. Миний хүзүүнд байгаа зүү одоо бүр гүн орж миний хилийг мэдээгүй болгож байна. Орилохыг хүссэн ч амнаас минь зөвхөн хар манан бас хуурай шороод гарч байна. Би бол ердөө л энэ тосгоны үйлдвэрлэж буй айцын нэг хэсэг юм байна. Кайто бие удирдах чадхаа хэдийнэн больжээ. Дэлгүүрийн босгоор давх үед гэрэл бүрмөсөн унтарлаа. Харанхуй дунд хэн нэгний гар түүний хөлнөөс нь шүүрэн авав. Энэ бол гар биш, харин шалан дээгүүр мөлхөж байсан Еногийн сүүдрүүдийн нэг байлаа. Сүүдэр түүний бие рүү авирч эхлэв. Тэр нь яг л халуун давирхай шиг мэдрэмж Кайтогийн арьсыг түлж буй мэт. Сүүдэр түүний хүзүүнд хүрч тэнд байсан зүг улам цааш нь түлхэв. Бидэнтэй нэгд Кайто гэж 5 өөр хоолой Кайтогийн толгой дотор зэрэг шивнэв. Бидэнд би хэрэггүй. Бидэнд зөвхөн чиний харанхуй хэрэгтэй. Кайтогийн нүдний өмнө тосгоны иргэдийн сүүдрүүд нэг нэгээр нь дэлгүүрт орж ирэх нь харагдав. Тэд хаалгаар биш, харин хан нэвтлэн шалны завсраар урсан орж ирж байлаа. Тэд бүгд эзнэн алдсан, хаягдсан, өшөө хорслоор дүүрсэн сүүдрүүд байв. Тэд Кайтог тойрон тойрог үүсгэж сүүдрийн бүжиг хийж эхэллээ. Кайто дэлгүүрийн томоос том шилэн цонх руу харав. Цонхны тусгалд тэрээр өөрийгөө биш, харин 5 өөр хүнийг зогсож байхыг харлаа. Тэр 5 хүн бол Ено, Сато Ямада багш, Курасаки тэгээд Юри. Тэд цонхны цаана манан дунд зогсож байгаа мэт харагдах боловч Кайтог эргэж харахад тэнд хинч байсангүй. Тэд зөвхөн тусгал дотор л оршин тогтнож байв. Тэдний царай бүгд Кайтогийнхтай адилхан болж хувирчээ. Тэд бүгд Кайтогийн дуу хоолойгоор нэгэн зэрэг инээж эхлэв. Чи биднийг олсноо, Кайто? Чи биднийг цуглуулсноо? Яг тэр мөчөд Кайтогийн өөрийнх нь сүүдэр 5 хэсэг болон хуваагдаж дэлгүүрийн 5 зүг рүү гүйж одов. Түүний бие одоо ямар ч тулгуургүй, ямар ч жингүй болж агаарт хөвөн дээшлэв. Түүний цээжнээс хэдэн зуун нарийн зүүнүүд гадагшаа цухиж түүнийг агаарт хойж орхилоо. Дэлгүүрийн шилэн цонхнууд бүгд зэрэг хагарч манан дотогш хүчтэй түрэн орж ирлээ. Еногийн дэлгүүрийн бүх бараа тавиураас унаж хагарах чимээн дунд нэгэн хөндөй хоолой сонсогдоно. Кагамурад хэнч үхдэггүй. Тэд зөвхөн ойшордог. Чи одоо ганцаараа биш, Кайто. Чи одоо бид бүгд болсон. Дэлгүүрийн гэрэл сүүлчийн удаа анивчхад Кайтогийн бие алга болж зөвхөн ханан дээр 5 өөр хэлбэртэй 5 өөр зүгээр хатгагдсан хар сүйдрэл үлджээ. Тосгоны бүх ноход уйлалдаж манан дунд 5 хүний хөлийн чимээ алсарсаар замхрав. Кагамура салхи зогсож тосхон аимшигтай намгүн болсон байв.
Хүрзээр шороо ухах хүнд чимээ дуулдах ба тэрхүү хүний амьсгаа давхцсан хоолойд нь шороо тэгэлсэн мэт хахир аваа гарна. Тосгоны хамгийн өндөрлөг хэсэгт байх хуучин оршуулгын газар. Манан энд хамгийн өтгөн бөгөөд хүйтэн байна. Кайто өөрийгөө нэг мэтгэд өвдөг дээрээ суучихсан гараараа шороо ухаж байхыг анзаарав. Түүний хумснууд хэдийнэн хугарч хуруунаас нь цус биш харин хар бэг шиг өтгөн шингэн гойжж байлаа. Тэрээр юу ухаад байгаагаа мэдсэнгүй. Зөвхөн ухах ёстой гэсэн сохор зүн совиндон хөтлөгдөн. Эцэст нь түүний гар нэгэн модон гадаргууд хүрлээ. Энэ нь авс бололтой. Тэрээр авсны тагийг арай ядан нээхэд дотор нь нэгэн жаахан хүүхдийн цогцос байв. Тэр хүүхэд бол Кайто өөрөө байлаа. 20 жилийн өмнөх 18 настай Кайто цогцос огт муудаагүй бөгөөд нүдэн нээлттэй яг л амьд мэт Кайто руу ширтэж байлаа. Хүүгийн чихний ард хүзүүнд зүрхэн дээр нь маш олон нарийн төмөр зүүнүүд зоогджээ. Жинхэнэ Кайто хизээж тосгоноос яваагүй юм. Тэр энд энэ хүйтэн шороонд дор 20 жил амьсгалж чадахгүй хэвтэж байжээ. Би одоо бүгдийг ойлгож байна. Кагамура бол зүгээр нэг тосгон биш. Энэ бол нэгэн том амьд махан бий. Бид бүгдээрээ Кагамура. Түүнийг бүрдүүлж буй эд эсүүд. Би өөрийгөө багш гэж боддог байсан. Би өөрийгөө буцаж ирсэн гэж боддог байсан. Гэвч үнэндээ би хизээч яваагүй. Би бол энэ авсан доторх үгтлээс төрсөн сүүдэр юм байна. Би бол Кайтогийн бүх айдас, бүх нүгэл, бүх дурсамжийнх нь хог хаягдал. Би Эног алаагүй. Би Сатог алаагүй. Кагамура өөрөө тэднийг идсэн. Би зөвхөн тэр үйл явдлыг харах гэж энэ аимшигыг баримтжуулах гэж бүтээгдсэн нүд байж. Юри, тэр охин хизээч байгаагүй. Тэр бол миний дотор үлдсэн намигийн сүүдрийн үлдэгдэл. Бид бүгдээрээ нэг нэгнийхээ сүүдэр дотор нуугдаж амьдардаг байж. Курасаки цагдаа манан дундаас гарч ирлээ. Түүний гардах тамхин хэдийнэн унтарсан ч тэрээр сорсоор л байв. Тэр Кайто руу нэгэн зузаан дэвтэр шидэв. Энэ бол тосхны иргэдийн бүртгэл байлаа. Кайто дэвтрийг нээж өөрийнхөө нэрийг хайлаа. 1988 он, 1995 он, 2006 он. Түүний нэр хаанч байсангүй. Тэрж байтугай намигийн нэрж байсангүй. Кагамурад хүн төрдөггүй гэж Курасаки хэлв. Түүний нүрний арьс аажмаар хууларч доороос нь зөвхөн харанхуй манан харагдаж эхлэв. Бид бүгдээрээ хэн нэгний сүүдэр, жинхэнэ хүмүүс хэдэн зуун жилийн өмнө үхчихсэн. Бид зөвхөн тэдний амьдралыг давтан тоглож байгаа цорой төдий зүйлс. Кайто өөрийнхөө бие рүү харав. Түүний гар хөл цээж бүгд аажмаар хар бих болон хайлж газар руу нэвчиж байлаа. Тэрээр одоо өөрийгөө бие гэж хэлэх эрхгүй болжээ. Кайто авсан доторх цогцос руу дахин нэг харав. Гэтэл цогцосны царай хувирчээ. Тэр нь Кайто биш, харин Юри байлаа. Тэгээд Юригийн царай Курасаки болж дараа нь Эно болж хувирна. Кагамурад ердөө ганцхан сүүдэр байдаг бөгөөд тэр сүүдэр нь өөрийгөө олон дүр болгон хувааж ганцаардлаа нөхөхийн тулд энэ тосгоныг бүтээн тоглодог байж. Кайто бол тэр тоглоомын ердөө нэгэн шин дүр, нэгэн шин сүүдэр байсан юм. Чи бол миний өнөөдөр бүтээсэн зүйт. Гэх Юригийн хоолой Кайтогийн тархин дотор цуурайтав. Маргааш би өөр нэгэн Кайтог бүтээн. Тэрч бас өөрийгөө багш гэж бодож тосгонд ирэх болно. Тэгээд тэрч бас өөрийгөө хүн гэж итгэх гэж хичээнэ. Кайтогийн ухамсар бүрмсэн замхарахын өмнө тэрээр сүүлчийн удаа доошоо харав. Түүний бие нь алга болж зөвхөн шалан дээрх хар толб болон үлджээ. Тэрхүү хар толб буюу сүүдрийн яг голд нь жижигхэн маш нарийнхан нүх байлаа. Тэр нүхээр Кагамурагийн бүх харанхуй бүх манан сорогдон орж байв. Салхикнэт маш хүчтэй эсгэрч манан замхарч эхлэв. Гэвч манан арилсны дараа тосхон биш, харин зөвхөн хоосон тал хэдэн зуун хуучин авсал үлджээ. Төгсөв.